болгон бүхий л төрлийн мэдээллийг олж авах хэвлэн нийтлэх үзэл бодлоо чөлөөт илэрхийлэх хэрэгтэй гэдэг. Тийм бол ерөнхийдөө олон улсын факттай дурдсан. Тэр ихийг хангуулах нь төл байдаг тийм ээ. За тэгээ мэрэгжлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд яг тэр замаараа мэдээлэл олж аваад нэвтрүүлэх гээд энэ тохиолдолд олон нийтэд бас хүлээн зөвшөөрөх асуудал бас байдаг тийм. Одоо нөгөө саяхны нийтлэл жишээн дээр заригтай холбоотой нэг жишээ гарсан шүү дээ. Хүмүүс бүгдээрээ л комментээр мулдаг тийм. Тэр асуудлын одоо санал юу юм гэхээр бодож байгаа зүйл юу юм гэхээр олон нийтийн нөгөө public awareness гэдэг чинь олон нийтийн хандлагыг бас нэмэгдүүлэх, олон нийт өөрөө энэ хэвлэлийн чөлөөт сэтгүүл зүйл итгэл үнэмшилтэй байдаг, итгэдэг, дэмждэг. Яагаад энэ дөрөвдөг засаглал энэ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээх энэ одоо зорилгот хүрэхэд чухал юм бэ гэдгийг олон нийтэд хэлээд ойлгуулах, энэ дээр ач холбогдол өгдөг. Ийм нөгөө соёлыг, хандлагыг бас давхар түгээвэл бидний хүсэж байгаа тэгэхээр боломжит нөхцөл байдал бас үүсэх байхаа гэж